Галилео Галилей анхны телескопыг зохион бүтээж Тэнгэрийг дурандсанаар орчин цагийн шинжлэх ухааны үндсийг тавьсан хүн. Ганцхан энэ биш, өөр зөндөө зүйлс байгаач дараа нь дэлгэрэнгүй ярьцгаая. Өнөөдрийн сэдэв маань Галилеийн төрсөн өдрөөс яг 300 жилийн дараа төрсөн гэрхмийн тухай. Стивен Хокинг 1942 оны 1-р сарын 8-нд түүнээс өөр мянган хүүхэд хорвоод мэндэлсэн байх. Гэхдээ тэр дундаас хамгийн онцгой нь Стивен Хокинг байлаа. 21-р зууны хамгийн алдартай эрдэмтэн, хамгийн том физикч. Гэхдээ 21-р зуун эхлээд дөнгөж 21 жил өнгөрч байгаа учраас магадгүй түүнээс ч том физикч Монголоос мань төрөн гараасаа гих найдвараар энэхүү бичлэгийг хийлээ. Тийм болохоор хамгийн том өрсөлдөгчөө хамтдаа тань мэдцгээе. Стивен Хокинг хэдийгээр залуу наснда тэрэгцэр татагдсан, бараг бүх булчингийнхаа хяналтыг алдсан байсан ч тэрээр тун хөдөлгөөнтэй нэгэн байсан юм. Түүний оролцсон маш олон нэвтрүүлэг, телевизийн шоу, цуврал кино, лекц хэлэлцүүлгүүд бий. Бичсэн ном зохиолнч маш олон хэл дээр орчуулагдаж хэдэн сая хуваараа хэвлэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл түүнийг таних амархан гэсэн үг. Харин түүнийг мэдэх, ойлгох хэр хэцүү вэ? Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь юу байсан юм бэ гэдгийг ойлгох гэж хичээе. Юуны түрүүнд Стивен Хокинг Английн мэдлэг боловсралтай айлд мэндэлсэн. Эцэгийнх нь ангаах ухаан болон биологийн мэргэжлүүд байсан бөгөөд Оксфордын их сургуульд ажиллацгаадаг байж. Оксфордын их сургууль бол хизээ анх байгуулагдсан мэдэгддэггүй тийм эртний сургууль. Стивен ч бас Оксфордод сурсан байдаг. Физикийн чиглэлээр. Стивен бүр багаасаа л үеийнхнээсээ онцгойж ялагдахаар гоц ухаантай, сэтгэн бодох чадвар сайтай байлаа. Математик болон физикт маш сонирхолтой байв. Хичээлүүд нь хэтэрхий амархан санагдаж байсан тул тэрээр боловсролын системийг буруутгаж байлаа. Найзуудтайгаа зэрэгцхийн тулд албаар муу дүн авах тохиолдолч байсан гэдэг. Гэхдээ тэр аль хэдийн Эйнштейн гэдэг очийг авчихсан байв. Эйнштейн Ньютоны дутууг нөхсөн шиг Стивен ч гэсэн Эйнштейны дутууг нөхөх тавилантай байж. Тэрээр ертөнцийн үүслийг, мөн чанарыг, утга холбоосыг тайлах хүсэлтэй байлаа. Гэхдээ тухайн үед Оксфордод яг энэ чиглэлийн судалгаа хийдэг тэнхэм дутмаг байв. Тийм болохоор Кембрижийн их сургуульд космолог буюу ертөнц судлалын чиглэлээр суралцж эхэлсэн байдаг. Кембриж бол Оксфордоос тутахгүй эртний сургууль бөгөөд зөвхөн англиар зогсохгүй дэлхийд тэргүүлэх нэр хүндтэй сурвалжит сургууль юм. Нийт 92 Нобелийн шагналтан энэ сургуулийг төгссөн байдаг. Тэгэхээр тухайн цаг үедээ авч болох хамгийн дээд боловсролыг эзэмшсэн үеийнхэн дундаасаа толгой цохиж буй энэ залууд. ертөнцийн үүсэл болон ажиллах зарчмын талаар судлах хязгааргүй хүсэлтэд дүрлзэж буй энэ залууд. Өөрийнхөө физик болон математикийн мэдлэг чадварт төгс итгэлтэй энэ залууд нэг гай тохиолдов. Хажуугийн хатангарт хатуурал хэмээх маш ховор өвчнг туссан байлаа. Бурхныг үгүйсгэх атеист үзэлтэй түүнийг бурхан шийдгсэн юм уу гэвэл түүний үзлийг үл хүндэтгсэн явдал болох учраас үүнийг тавилангийн. 100 мянгад нэг тохиолдох магадлалтай энэ ховор өвчин түүнийг маш залууд нь нэрвсэн байв. Хэрвээ та санаж ивэл нэг хэсэг хүмүүс хувийн дүүрэн мөстэй усыг толгой руугаа асгадаг челленж газар авсан да. Алдартнуудаас улсын ерөнхийлөгч хүртэл маш олон сая хүмүүс энэ челленжид нэгдсэн. Зорилго нь энэ өвчнийг олон нийтэд таниулах, ийм өвчтэй хүмүүст тэтгэмж тусламж өгдөг байгууллагуудад хандив зөвлөх байсан юм. Энэхүү өвчний нөлөө нь аажмаар мэдрэлийн системд нөлөөлдөг ба яваандаа булчингийнхаа хяналтыг бүр мөсөн алдахад хүргэдэг. Алхах, гიშгэх, ярих, залгих, эцэстээ амьсгалахад хүртэл бэрхшээл учруулна. Хэрвээ эмч танд 2хан жилийн нас үлдэж гэвэл та юу гэж хариулах байсан бэ? Eventually the ability to control voluntary movement is lost entirely. I'm afraid average life expectancy is 2 years. There's nothing I can do for you. What about the brain? Стивен ингэж хариулсан юм. Магадгүй Стивнийг амьдралын төлөө тэмцэхэд нь хамгийн их урам зориг өгсөн хүн бол түүний гайхамшигтай хүчрхэг найз охин Джейн байсан юм. Тэд хараахан гэрлэж амжаагүй байсан ч Джейн түүнтэй хувь тавилангаа холбохоор шийдэж бүх бэрхшээлийг нь нуруундаа үүрхээр зоригшуулсан юм. Гэхдээ гэрлэхийн тулд Стивен ажилд орох ёстой. Ажилд орохын тулд докторийн зэрэгээ хамгаалах хэрэгтэй байв. Ийхүү ертөнц судлалын ажилдаа эргэж буцалтгүй орсноор өнөөдөр бидний мэдих ертөнцийн үдлийн суурь ерөнхийдөө тавигдаж эхэлсэн байдаг. Стивний судалгааны ажил нь яг юу байсан бэ гэвэл ертөнцийн хамгийн нууцлаг тогтцол болох хар нүхнүүд байсан юм. Хар нүх судлал хэмээх бүр тусдаа академик шинжлэх ухааны салбарыг үүсгэн байгуулагчдын нэг нь Стивен байлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард
хар нүхний судалгаанд оруулсан хувь нэмрээрээ Нобелийн физикийн шагналыг хүртсэн Рожер Пенроуз бол Стивений хамтрагч байсан юм. Магадгүй Стивен Хокинг амьд байсан бол тэд шагналаа хуваах байсан. Тэгэхээр анхны хар нүхийг хэрхэн илрүүлсэн тухай бид өмнөх бичлэгтээр ярьсан. Cygnus X1 хэмээх хар нүх ба авраг цэнхэр одны хосолсон тогтцсон тухай. Гэхдээ тэр бол туршилтын буюу практик хэсэг нь байсан юм. Онлын хэсэгт нь ажиллаж байсан хүмүүст харин Стивен Хокинг багтаж байлаа. Онлын физик болон туршилтын физик хоорондоо маш ялгаатай. Хүн төрөлхтөн хэмээх өрөвдөлтэй амьд бидний хүлээн авч чадах мэдрэмж маш хязгаарлагдмал. Гэхдээ бид харж эсвэл мэдэрч чадахгүй зүйлсээ төсөөлж чадна. ертөнцийн хэлийг математик тооцоололоор тайлж уншиж чадна. Өнөөдөр биднийг сансарт хөөрөхөд хүргэсэн энэ бүх ололтуудын суурьнд нь үргэлж математик тооцоолол болон онол байдаг. Тийм болохоор онлын физикчдийг хүндэтгэх хэрэгтэй. Мэдээж туршилтын физикчдийг ч гэсэн ялгаж болохгүй. Тэдний нөр их хөдөлмөр туршилт бүтлгүйтэл байгаагүй бол ямар ч онол амьдрал дээр хэрэгжихгүй байсан. Энэ хоёр мэргэжил бие биенийхээ дутууг нөхдөг яг л арга бэлэг шиг уялдаа холбоотой гэсэн үг. Харин манай Стивен Хокинг бол онлын физикч байсан. Тарихнаасаа бусад бараг бүх булчингийнхаа хяналтыг алдаж байсан тул түүнд бодохоос өөр чадах зүйл ховор байлаа. Гэхдээ түүний биеийн хэдийгээр тэрэгцэр татагдсан ч бодол нь харин уудам энэ орчлонгийн хязгаарыг нь тэмтэрч байсан юм. Хар нүхийг илүү сайн ойлгохын тулд математик тооцооллыг нь хийж, ертөнц нэгэн цагт хар нүх шиг сингулярити буюу онцгой зэг байсан байх боломжтой гэдэг онолыг дэвшүүлснээр их тесрэлтийн онолын динамикуудыг илүү наривчлан тайлбарлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг. Мөн их тесрэлтийн өмнө юу байсан? Их тесрэлт хэрхэн эхэлсэн? ертөнц юу нь хаашаа тэлж байгаа? ертөнцийн ирээдүй юу болох? ертөнцид төгсгөл болон хязгаар гэж байдаг уу? ертөнцийг бүтээхэд Бурхны оролцоо хэрэгтэй байсан уу гэдэг асуултуудын хамгийн оновчтой хариултуудыг бидний өмнө өргөн барьсан хүн бол Стивен Хокинг байсан юм. Тэрээр Бурханд итгэдэггүй байсан. Түүний итгэдэг, зорж тэмүүлдэг зүйл нь юу байсан бэ гэвэл өмнө нь Эйнштейний өхөн үгтлээ олохыг зүтгээд олж амжилгүй бидэнд өвлүүлэн үлдээсэн бүх зүйлийн онолыг олох даалгавар байсан юм. Өнөөдөр ч гэсэн бүх физикчдийн мөрөөдөл хэвээрээ байгаа бүх зүйлийн онолд хүрэхэд бид маш ойрхон байна гэдэгт Хокинг итгэж байлаа. Эйнштейний гаргасан чухал алдаа нь квант механикийг тооцоололдоо нэмэхийг зөвшөөрөөгүй байсан юм. Гэтэл өнөөдөр бид бүгдээрээ мэднэ. ертөнцийг классик механик болон квант механик хамтдаа удирдах байна. Гэхдээ хоорондоо авцалдаж өгөхгүй байгаа. Эйнштейний үед цөмийн хүчнүүд хараахан нэгдээгүй байсан юм. Цахилгаан соронзон болон таталцал хоёрыг нэгтгэх гээд буурал толгойд багш маань бараагүй. Түүнийг нас барсны дараахан цөмийн хүчнүүд нэгдснээр ертөнцийн үндсэн харилцан үйлчилүүд нийт 4 болсон. Физикчид цөмийн их ба бага хүч болон цахилгаан соронзон 3-ыг нийлүүлээд их нэгдлийн онолыг бүтээж чадсан ч таталцлыг нэгтгэж чадахгүй байлаа. Хокинг харин Эйнштейний алдаан дээр засвар хийгээд таталцлыг квант механиктэй холбохыг хүсч байв. Харин үүний нууц нь хар нүхэд нуудаастай гэдэгт итгэж байлаа. Хар нүхний төв рүү буюу сингулярити рүү ойртох тусам таталцлын нөлөө ихсээр байх болно. Хүндийн хүч нь нэмэгцээр тодорхой нэг хэмжээг даваад ирэнгүүт өмнө нь бараг үйлчилдэггүй байсан квант механиктаа нөлөөлж эхлэх ёстой гэж Хокинг бодож байв. Харин энэ нөхцөлд квант механик болон таталцал хоёрыг нэгтгэсэн квант таталцлын онол хэрэгтэй байлаа. Хэрэг квант таталцлын онолыг бүтээж чадвал бүх зүйлийн онол дутуу байсан тэр хэсэг нөхөгдөх учиртай байв. Гэхдээ энэ онолын математик томьёог нь гаргахын тулд бидний хэрэглэж буй математик хангалтгүй байгаа юм. Жишээ нь цаг хугацаа хэмээх ойлголт хар нүхэнд ойртоод ирэхээрээ зогсчихдог учраас цаг хугацааг томьёоноос гаргах шаардлагатай. Мөн орон зай болон хүндийн хүч хар нүхний төвд хязгааргүй болчихдог нь бас асуудалтай. Хязгааргүй гэдэг нь өөрөө хийсвэр хэмжээс бөгөөд математикаар хэдий илэрхийлж болох ч физикийн хувьд хязгааргүй гэдэг хэмжээс утгагүй. Тийм болохоор энэ онолын математик томьёог нь бүтээхийг хүсвэл нэг талд нь байгаа хязгааргүй устгахын тулд нөгөө талд нь бас нэг хязгааргүй нэмж оруулах, аль эсвэл хийсвэр цаг хугацаа гэдэг зүйлийг оруулах шаардлагатай байгаа. Гэх мэтчлэн ямар ч байсан одоогийн байдлаар квант таталцлын онолын математик асуудлыг нь бид шийдэж чадаагүй. Магадгүй үүнийг шийдсэн хүн дараагийн Эйнштейн, Максвелл, Ньютон эсвэл Хокинг болох байх. Хокинг өөрөө ч энэ асуудлыг шийдэж чадаагүй гэхээр хэрэв Хокингийг гүйцэхийг хүсвэл математикийн хичээлдээ илүү анхаарлаа хандуулж шамнан суралцах хэрэгтэй байх нь. Тэгэхээр Хокинг энэ зорилгодоо хүрэх замдаа алхаж байхдаа нэгэн гайхалтай гололт хийснийг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайн үед хар нүхнээс гэрэл хүртэл цухтааж чаддаггүй учраас хар нүхийг үхшгүй мөнх, үргэлжийн масса нэмж байдаг. Иргэн тойрондох хамаг зүйлсээ хамж сордог. Үлсэглэн мангас мэтээр төсөөлцгөж байлаа.
Харьцангуй онлын эзэн Эйнштейн хүртэл ингэж боддог байв. Хар нүх жижигрэхгүй, буюу үзэгдлийн хаяаныхын талбай багасахгүй гэж байв. Харин энэ атгаалжийн хар мангасыг алсан баатар бол Хокинг байсан юм. Хар нүхч гэсэн маасаа алдаж, хэдийгээр удаанч гэсэн хизээ нэгэн өдөр мөхдөг гэдгийг олж нээсэн байдаг. Хар нүх яг л буслаж буй ус шиг ууршсаар, дулаанаа алдсаар, энерги буюу маас нь багассаар эцэст нь үгүй болох тайлантай байлаа. Энэ цацруулж буй бөөмсийг өнөөдөр Хокинг цацралт гэж нэрлэдэг. Тэгвэл гэрэл хүртэл зугтаж чаддаггүй хар нүх яаж бөөмс цацруулад байна? Тайлбар нь маш сонирхолтой. Гэхдээ үүнийг ойлгохын тулд өмнө нь бидний ярьж байгаагүй тодорхойгүй зарчим болон квант хэлбэлзэл бас антиматерийн тухай ойлголттой байх хэрэгтэй. Квант механикийн хамгийн үндсэн суурь зарчим болох Хайзенбергийн тодорхойгүй зарчмын тухай тусдаа бичлэг хийгээгүйдээ хүлцэл өчье. Дараа нь заавал хийнэ. Тодорхойгүй зарчим товчхондоо ингэдэг юм. Альва бөөмийн байршил болон моментумыг нэгэн зэрэг хэмжих боломжгүй. Байршлыг нь тодорхой хэмжиж гэвэл моментум нь тодорхой бус болж байдаг. Эсвэл эсэргээрээ. Гэхдээ энэ заавал байршил болон моментумын хосол байх албагүй. Цаг хугацаа болон энергич байж болно. Ер нь бол тодорхойгүй байдал бол ертөнцийн аран шин юм. Мөн энэ тодорхойгүй зарчмаас шалтгаалаад квант хэлбэлзэл хэмээх үзэгдэл байнга тохиолдож байдаг. Яагав үнэмлэхгүй тэгхэн буюу абсолют тэгхэмд хүрэх боломжгүй гэж байсан да. ертөнцийн аль ч газар заавал тодорхой хэмжээний дулаан байгаа. Дулаан байна гэдэг нь энерги байна гэсэн үг. Альва орчны бүх зүйлийг нь хоослоод юучгүй вакуум орчин бүтээсэн ч тэнд тодорхой хэмжээний энергийн долгион байж л байна. Эсвэл аль нэг орон, таталцал эсвэл цахилгаан соронзон орон гэх мэт. Альва орны утга болон хувьсах хурдч бас тодорхойгүй зарчмын дагуу тодорхойгүй байна. Орны утган дах өчүүхэн өөрчлөлт квант хэлбэлзлийг үүсгэдэг. Огторгүй бол огт оргүй хоосон биш гэдэг. Оргүй хоосон нь өөрөө квант хэлбэлзэл юм. Энэ квант хэлбэлзэл яадаг вэ гэхээр нийт энерги нь тэгтээ тэнцэх виртуал буюу бодит бус бөөмсийг үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл оргүй хоосноос энерги үүсгэж байна гэсэн үг. Энэ нь термодинамикийн 1-р хуулийг зөрчиж байгаа мэт сонсогдож байгаа ч харагдах байдал нь арай өөр. Эерэг болон сөрөг энергитэй хос бөөмсийг үүсгэдэг учраас хоорондоо нийлээд тэр дороо устчихдаг гэсэн үг. Нийт энерги нь тэг хэвээрээ. Эдгээр бөөмс маш богинохон хугацаанд үүсээд үүсгэхтэйгээ зэрэгцээд устчихдаг учраас ажиглах маш хэцүү. Тийм ч учраас виртуал буюу бодит бус гэж нэрлэдэг. Ажиглах хэдийгээр хэцүүч нөлөөг нь мэдэрч бас тооцоолж болно. Ялангуяа хар нүхний үзэгдлийн хаяаны зааган дээр. Үзэгдлийн хаяа орчмын энергийн төвшин нь асар өндөр байдаг учраас квант хэлбэлзлийн үр дүнд үүсэх бодит бус бөөмсүүд ч бас олон байдаг. Тэгээд яг үзэгдлийн хаяаны зааган дээр үүссэн бодит бус хос бөөмсийн нэгийг нь хар нүхний итгэмээргүй татах хүч өөр лүгээс орж өгдөг. Ийхүү хар нүх рүү унаж байгаа сөрөг энерги бүхий бөөмсүүд хар нүхний нийт энергийг нь хорогдуулдаг ба энэ нь хар нүхийг маасаа алдахад нь нөлөөлдөг. Мэдээж энэ үйл явц маш удаан өрнөн. ертөнцийн төгсгөл хүртэл хар нүхнүүд оршсоор л байна. Оддын маас нь их байх тусам богино насалдаг бол хар нүхний маас нь их байх тусам урт насалдаг. Гэхдээ эцсийн үр дүнд хар нүхч гэсэн устж үгүй болдог байх нь. Харин хамгийн хачирхалтай нь хар нүх хэдий бөөмс ялгаруулж буй мэт харагдах ч яг үнэндээ энэ цацрагалт нь хар нүхний үзэгдлийн хаяаны гаднаас нь ялгаж байгаа. Тэгвэл хар нүх рүү унсан биетийн мэдээлэл нь юу тохиолддог юм бэ? Энэ нь хар нүхний мэдээллийн парадоксыг төрүүлдэг. Үүний тухай дараагийн бичлэг дээр ярьцгаая. Ер нь бол Хокинг тоогүй олон парадоксыг гаргаж ирэхийн хажуугаар бас тэр чинээгээрээ парадокс тайлагч байсан юм. Бас аливаа шинжлэх ухааны ололт бүрэн нотлогдохоос өмнө мэрэгжил нийтнүүдтэйгээ үргэлж мөрөждөг байлаа. Гэхдээ байнга алдах магадлалтай талд нь бооцоогоо тавьдаг байв. Үүний зорилго нь мэрэгжил нийтнүүдтэй эсвэл дараачийн үеийнхэндээ урам зориг өгөх, аливаа онлайн дутагдaltaй талыг олж харахад нь туслахад оршиж байлаа. Та Стивен Хокингийг яаж байна гэж зөвлөдөө? Цаг үеийнхээ хамгийн нэртэй физикч, космологч, цагтаа Ньютон болон Диракийн хашиж байсан Кембрижийн их сургуулийн Лукасын математик профессорыг яаж байна гэж зөвлөдөө? Хатан хааны хүлэг баатрын саналд татгалцсан, Эйнштейний алдааг зассан, бүх зүйлийн онлыг эрэлхийлж буй энэ эрхмийг ялна гэдэг танд гайхалтай мэдрэмж бас өөртөө идэх итгэлийг төрүүлэх байх. Хокинг үнэхээр шинжлэх ухааныг хөгжилтэй бас сонирхолтой болгож байлаа. Шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь түгээж бас сурталчилж байлаа. Мэдээж энэ үед түүний биеийн байдал уламд орцсоор байв. Нэг талаас бурхныг үгүйсгэх,
түүний эс оршихуйг нотлох гэж хичээх Стивен Хокинг. Нөгөө талаас түүнийг амьд байлгахын төлөө цаг тутам бурханд залбирах Джейн Хокинг. Эмчнэр түүнд 2 жилийн нас хамгаалсан ч Стивен тэр өдрөөс хойш 55 жилийн турш амьдралтай тэмцсэн юм. Мэдээж энэ тэмцэл хоосон байгаагүй. Тэр зөвхөн өөрийнхөө амьдралтайгаа тэмцсэнгүй. Тэнгэр ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн тархинд дэнлүүг асаахын төлөө тэмцсэн юм. Тийм ээ. Түүнээс өмнө ертөнцийн үүслийн талаар, ажиллах зарчмын талаар зөвхөн космологчд болон физикчдэл тунгааж эргцүүлэх зоригтой байв. Харин Стивен Хокинг хоёр хөлийн хоорондоо биш холын оддыг харж аваарай гэж захихдаа хосгүй хідэн бүтээлийг бидэнд үлдээсэн юм. Түүний бичсэн цаг хугацааны товч түүх гэдэг номыг та заавал унших хэрэгтэй. Заавал шүү. Нэр нь хэдий цаг хугацааны товч түүхч гэлээ. Яг үнэндээ шинжлэх ухааны товч түүхийг бидэнд тайлбарлах болно. Энэ ном зүгээшнийг борлуулалтаараа гинсийн рекордыг эвдээгүй. Үнэхээр шинжлэх ухааны холбогдлолтой, хамгийн сонирхолтой бас энгийн хэлээр бичигдсэн ном. Томьёо оруулбал хүмүүс ойлгохгүй, айж үргэхүйгээд номондоо ганцхан ширхэг томьёо оруулсан байгаа. Тэр нь харин Эйнштейний хүндэлсэндээ оруулсан түүний энерги массын тэнцэтгэл болох E тэнцүү MC квадрат. Таны мэрэгжил юу байна хамаагүй. Та шинжлэх ухааныг жаахан ч гэсэн сонирхдог бол энэ номыг амтархаан ойлгож унших болно. Их тесрэлтээс хар нөхөртөл бүх ойлголтыг товч тайлбарласан байгаа. Хурууныхаа өчүүхэн товшилтоор мөн хацар нүрээ чичрүүлэн байж бичсэн энэ номыг уншвал та түүний санааг багч гэсэн ойлгох болно. Харин түүний хувийн амьдралыг нь мэдхийг хүсвэл 2014 онд хийгдсэн Theory of Everything буюу бүх зүйлийн онол гэдэг киног үзээрэй гэж зөвлөе. Энэ киног үзээд эрүүл сарвал мөртлөө бүх боломж нь байгаа мөртлөө залхуурч хөвтөд гараасаа юу ч гаргаж чадахгүй, бүтээж чадахгүй байгаа хүмүүс нэг ч гэсэн зүйлийг ухаарах байх гэж найдая. Стивен Хокингийн суу тухайн, хөгжилтэй зан, дайчин тэмцэгч, шантрашгүй чанар, мохошгүй тэмүүлэл маш олон хүнд урам зориг болон үлгэр дуурайлал арилсан. Түүний бичсэн ном зохиолуудыг уншаад, лекцийг сонсоод, физикч болсон, шинжлэх ухаанд хөл тавьсан олон мянган эрдэмтэд бий. Түүний зааварчилгаа дор 39 хүн доктороо хамгаалсан байдаг. Тэр хэдийгээр хөдлөж чадахгүй ч оюун бодлороо ертөнцийн хязгаарыг тэмтэрч байв. Тэр хэдийгээр ярьж бас хөдлөж чадахгүй ч сурагчдаа хичээлээ тасалдуулалгүй заасаар байв. Тэр хэдийгээр халбас ирээ хэрэглэж чадахгүй зөвхөн зориулалтын сорвуулаар шингэн цутан иддэг байсан ч зочдоо хүндэтгээд хоолны ширээнээс хамгийн сүүл босдог байв. Тэр хэдийгээр хамгийн мундаг физикч байсан ч энгийн хүмүүс шинжлэх ухааныг сурталчилж, түгээж, тайлбарлаж байв. 21-р зууны хамгийн том физикч маань өөрийнхөө шүдэж бас хүндэтгэж явдаг 20-р зууны хамгийн том физикч болох Альберт Эйнштейний амьсгал хураасан өдөр буюу P өдөр өөрийнхөө хэлдэг хошгоны хайсан доторх ертөнцийг орхин одсон юм. Бичлэгээ түүний үгээр дуусгая. So remember to look up at the stars and not down at your feet. Try to make sense of what you see and wonder about what makes the universe exist. Be curious. And however difficult life may seem, there is always something you can do and succeed at. It matters that you don't just give up. While there's life, there is hope.